Ингээл нэг баг сургуулийн ингээл нэг өдөр. Энэ сургуульд ирээд удаагүй байгаа шинэхэн багш болох Жастин ангидаа орж ирэх хүртэл сургууль дээрх бүх зүйлс хэвэн байсан юм. Гэхдээ удалгүй ангидаа орж ирэх үед түүний ангийн бараг л бүх сурагч буюу Алекс гэх ганцхан сурагчаас бусад бүх хүүхэд хичээлд ирээгүй. Учир нь гэвэл урчин тэдний ангийн бусад сурагчид нь шөнийн 2 цаг 17 минутанд бүгдээрээ яг зэрэг гэрээсээ гарч явснаасаа хойш ор сураггүй алга болцгоосон юм. За хүүхдүүд алга болсон даруй цагдаа нар мөрдөн байцаалд явуулж зарим ганц үлдсэн сурагч болох Алекс бол ангийн багшаас нь маш сайн мэдүүлэг авсан ч ямар ч сэжвэрлж чадлагүй байсаар будныг сарыг өнгөрөөдөг. Энэ хугацаанд сургуулийг хааж байгаад мөрдлөгийн ажиллагаа явуулж байсан ч сургуулийг үүр тааж чадахгүй учраас эцэст нь буцааж нэхэр болдог. За кино маань нийтдээ 6 хэсгээс бүрддэг бөгөөд хэсэг болгон дээр энэ хэрэгт хамааралтай хүмүүсийн өнцгөөс нь үйл явдлыг харуулдаг. Тэгэхээр хамгийн ихний хүн бол ангиуд дэрдсэн багш болох Жастин. Сургууль нийгмийн өмнөх өдөр эцэгхийн хурал маягийн зүйл болох бөгөөд тэр өдөр бусад эцэг эхчүүд багшийг л энэ бүхэнд буруутай гэж үзэж түүнд итгэх итгэл нь нэлээд алдарсан байгаагаас болоод захирлан түүнийг хэсэгтэй сургууль дээр харагдлагүй төр амралтай аваад байж байгээд ерөнхийдөө л ээлтгэр хөөжгдөг. Гэтэл яг үнэндээ багш маань ч гэсэн охирогч шүү дээ. Түүний хувьд ч гэсэн сэтгэл санаа нь хэцүү байгаа болохоор зүгээр суугын оронд ямар нэгэн зүйл хийж завгүй амарана гэд гуйсан ч эцэст нь захирлын хүсэлтээр Жастин багш маань амралтаа оролдог. Дээрээс нэмээд үлдсэн сурагч болох Алекстэй хүртэл уулзаж болохгүй гэдгийг анхааруулж хэлдэг. За манай Жастин багш маань жаахан ухт дуртай юм байна лээ. Тэгээ яг хуу ийм хүнд үе тохиолдсон болоод ч тэрөө экс-нэг залууга дуудаж уулзгаар шийддэг. Түүнийг Паул гэдэг бөгөөд цагдаагаар ажилладаг, бас дээрээс нь яг одоогоор л их нэртэй хэдийч харилцаа жаахан тэмхэн байгаа үед нь манай Жастин дуудаж таарад ярилцгаар ирсэн нь энэ байдаг. За манай хоёрын ярианаас үзвэл өмнө хоёулаа л ер нь нэлээд удаа гараад байсан юм байна лээ. Харин Паул бол одоо архинаас гарахаар шийдчихсэн нэлээд хичээж байгаач манай Жастины ятгалганд ороод нэг мэдсэн чинь уугаад бүр хамтдаа онцгсон байдаг. Мэдээж их нэртэй хүнтэй онсон Жастин маань нэг хөдөлгөөн баригдаад шангаа уртаа дамждаг л да. За нөхтөө айл ихнэр нөхрийг ингэж уруу татаж болохгүй нэ штэ. Тэр нөгөө нэг XT-гээ копи мопи ууц суна гэдэг чтэй мэдхгүй дээ нэг иймэрхүүл юм болоод дуусах байх. За энэ ч яг уу хамгийн гол нь манай хүн Паултай уулзсан нь зүгээр нэг ууж араар тавих гэсэндээ биш цагдаа гэдэг утгаар нь уулзаж хүүхдүүдийн талаар л мэдээлэл авах гэж байсан юм байна лээ. Гэхдээ харамсалтай нэгдүгээрт Паул бол мөрдөгч биш эргүүлийн цагдаа, дээрэс нь мөрдөгч байсан ч угаасаа мэдээлэл өгөхгүй тодорхой. Инхээр ерөнхийдөө бол манай Жастины төлөвлөгөөнд бүтлгөөдсөн гэсэн үг. Гэлээгээд манай хүн юу ч хэлэхгүй зүгээр суухлаар галзуурчих гээд байсан учраас Алекстэй уулзах зөвшөөрлөгөө идэж түүнтэй нууцаар уулзгаар шийддэг. Өөр хэм нь ярилцаж тайвшрах хүнээ л хайгаа яваад байгаа юм л та. Эхлээд ямар тааж гэрт нь очиж эцэг эхтэй нь уулзах гэсэн ч хаалган цоочтой хамаг цонхоо бидүүлчихсэн байсан болохоор арийнхын цонхоор хартал ээжөө хоёр нь буудан дээрээ яг л зомби шиг огт хөдлөнгөө сууж байгаа нь харагддаг. Мэдээж юм харсан Жастин шууд л захирал руугаа ярьж ямар нэгэн зүйл сэжигтэй байгааг хэлсэн ч захирлын энэ удаач гэсэн түүнийг тоосонгүй. Тэгэр нийцийн аргаа ашиглаад шууд Алекстай уулзах гэж оролцсон ч нөгөөх нь олигтой амиарлгүй зүгтаагаад гэрлөг орчихдаг. Гэрлөг орохыг нь нүдээр харчихсан болохоор нэгэн дэрснийх гээд бууж өгөлгүй гэрийнх нь гадаа онохоор шийдээд шүн машиндаа унтаж байтал нэг нууцлах хүн Алексийн гэрээс гарч ирснээ Жастин багшийн үсийг нь хайчилж уугаар ихний хэсэг манд дуусдаг. За 2 дугаар бүлгийн гол дүр бол Арчер. Манай хүн болохоор Алексийн ангийнх нь хүүхдийнх нь аав юм байна лээ. Яг л босод эцэг эхчүүд шиг ажилдаа ч огт төвлөрч чадахгүй хүүхдийнхээ өнөөс чадлаараа л хөцөлдөж яваа нэг. Үүнээс гадна хүүхд нь олдохгүй арга мохорцсандаа буруутгах нэг хүчээр гаргаж ирсэн үү яасан Жастин багшийг л энэ бүхэнд буруутай гэж хамгийн их сэжиглэж шөмжилж байгаа хүмүүсийн нэг юм байна лээ. За тэгээ манай хүн нэг шөнө унтаж байгаад зүудэндээ гэрээсээ гараад гүйж байгаа хүүхдийнхээ талаар зүудэлдэг. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд гартал урчин зүудэнд нь хүүхдийнхэн чиглэж гүйсэн зүгт нэг том цамхаг байгааг олж хардаг. Тэгэхээр нь тэр зүгийг газрын зураг дээр тэмдэглэж аваад өөр нэг алга болсон хүүхдийн гэрт нь очиж хаашаа гүйснийг нь бас олж мэдээ дахин зурагтаа тэмдэглэж үздэг. Яг санаа нь бол бүх хүүхдүүд нэг ижил цагт гэрээсээ гарсан гэхлээр бүгдээрээ нэг газарлага явсан байж магадгүй гэж таамаглаад баримжаа авах гэж үзэж байгаа юм лээ. За тэгээ нөгөө хүүхдийн гүйсэн чиглэлийг өөрийнхөө хүүхдийн гүйсэн чиглэлтэй харьцуулж үзээд огтлолцож бүү цэг дээрх байшинг нь очиж шалахаар явж байтал замдаа Жастин багштай тааралддаг. Хайлтхан цогсоод багштай дөнгөж ярилцаж эхлэж байтал нүүр ам нь нийл цус олчихсан нөгөө сургуулийн захирал яг л ганцхан хүн шиг гүйчирээ Жастин багш руу ухаан мэдрэлгүүд хайрч угаар 2 дугаар хэсэг манд дуусдаг. За 3 дугаар бүлгийн гол дүр бол Паул. Манай хүн өмнө хэлсэнчлэн цагдаа бөгөөд түүний хувьд ингээл нэг ажлын өдөр эхэлж угаар энэ бүлэг эхэлдэг. Гиснээс манай хүн их нэртэйгээ харилцаа муугаа энтер гэж Жастинд хэлсэн нь бол шаал худлаа байсан юм байна лээ. Зүгээр л тэр үед их нэр нь хальт юмд явчихсан үе байж л таарсан байдаг.
За тэр ч яг уу манай хүн ажилдаа гарах гээд явж байхдаа өдөр нь аль Жастинтай тааралтад өнгөрсөн юм бэ лээ. За тэгээд цаашаа эргүүлээгээд явж байтал нэг с ижигтэй итгээд байшин уух гэж байгааг нь бүр яг үйлдэл дээр нь харцдаг. Манай хүн жараас нь нэлийн өцөлдөж байгаад барьж авах бөгөөд нэгжлэг хийх үедээ нөгөө итгээдтэй буруу ойлголцсноос болоод гараа хатгуулсан урандаа гавтаа итгээдийг шууд цохоод унгачдаг. Идэж ирэх үйлдэл нь маш буруу бөгөөд манай хүнд нэлийн асуудал болох учраас нөгөө этгээдтэй эвтэйхэн ярилцаж ойлголцоод нөгөөх нь ч гэсэн угаасаа цагдаатай орооцолдох хүсэлгүй байсан болохоор асуудалгүй гэж хэлээд манай хоёр салцгаадаг. За ингээд нэг сонирн байдал орчихсон сууж байтал Жастинаас уулзъя гэсэн мессеж ирж таарад дээрээс нь угаасаа эхнэр нь байхгүй байсан болохоор очиод уулзчихсан юм байна лээ. Гэхдээ маргааш нь гэртээ иртэл эхнэр нь ирдэрчихсэн байж таарад шууд л Жастинтай уулзаж хамтдаа онсныг нь мэдчихдэг. Яаж яхтны эхнэр нь Паулын дараагийнх нь охин юм байлээ. Тэгэхээр ер нь бол гэртээч дээр ажил дээрээч дээр адилхан асуудалд орсон гэсэн үг. За тэгээ бөөн уур болчихсон явж байтал яг нөгөө өмнө таарлаа зохиулсан улгаач цагдаа руу чиглээд ирж байгааг нь хараад шууд л араас нөгөөж эхэлдэг. Яг манай хүний хувьд бол өмнө нь ямар ч асуудалгүй гэж хоорондоо зогцоод салсан мөртлөө одоо болохоор гомдол гарах гээд ирж байна гэж бодоод дээрээс нь угаасаа ууртаа явж байсан болохоор хамаг урандаа нөгөө хийх хойж угаар 3 дахь үлэг манд дуусдаг. За дараагийн гуйлтар бол саяны улгаач буюу Джеймс. Манай хүнийг ерөнхийдөө нэг үгээр тодорхойлох юм бол зүгээр л бүтгэгүйгээр. Жижиг сажиг хулгай энэ төр хийгээд л олсон мөнгөөрөө харт амигс орж өдөр хоногийг арга цаадаг нэгэн. За тэгээ манай хүн яг уу ээлжид нэгэн хулгайгаа хийж явж байхдаа л Паулд өмнө баригдчихсан юм байна лээ. Паулд баригдсны дараа юу болсныг нь мэдж байгаа юм чинь шууд дараагийн үйл явдал руу норъё. Үүний дараагаар манай хүн бас л гандан боорохгүй угчхаар дээлсүүл юм хайж аваад нөгөө цорын ганц үлдсэн сурагч болох Алексийн гэрийг гаднаас нь хараад хүн ирээгээ утсан юм байна даа гэж бодоод орохоор шийддэг. За тэгээ нэг хөдөлгөөн гэрлөө орчихсан эд ухаж байгаад эргээд артал Алексийн ээж аваа хоёр нь буудан дээр яг л зомби шиг сууж байгааг нь хараад үхтлээ айдаг. Гэхдээ нөгөө хоёр нь ямар ч ухаан мэдрэлгүй сууж байгаа гэдгийг нь удалгүй мэдээд цааш өргөлжлүүлэн ухаж байгаа зойрны өрөө рүү нортвол нөгөө алга болсон хүмүүс бүгдээрээ тэнд бас л зомби шиг зогсож байгааг олж мэддэг. Гайхаа зогсож байтал нөгөө хүмүүс жогцсон хөдлөж дээр байсан ээж аваа хоёр хөдөлгөөнд орсноор манай хүн улгаалсан жаахан юм аваад тэднийгээрээ сум хөмхөө арилаад өгдөг. За тэгээ улгаалсан юмнуудаа зарж байгаад нөгөө алга болсон хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн хүнд өндөр шагнал амлсан байгааг хараад цагдаа руу залгаад мэдээлэл өгөх гэсэн чинь заавал өөрийн биеэр ирж мэдээлэл өгөх ёстой болж таардаг. Тэгээ яг манай хүн уг нь бол хүмүүсийн мэдээлэл өгч шагналын мөнгө авчих санаатай л цагдаа руу ирж аваад Паултад харчихсан юм байна лээ. За тэгээ Паулыг харсан даруйдаа уг нь шууд цугтаасан ч хөрх юм нэг холдож чадалгүй дахиад л баригдчихдаг. Гэхдээ манай хүн баригдсан ч гэсэн зодуулахаасаа өмнө хамаг үннээ амжиж хэлснээр түүний үгийг үнэн эсхийг шалгахаар Алексийн гэрлүүн хамтдаа явахаар алдаг. Гэрийн гадаа Джеймсийг машиндаа дөвжиж орхичоод Паул маань ганцаараа гэрлүүн орсон ч бүр шүн болтол гарч ирэхгүй таг болчихдог. Джеймс ч хөрх юм нь машин дотор нь дөвжээтэй учраас яхаа мэдэхгүй байж байтал гинт хар шөнөөр Паул гарч ирснээ ухаан жолоогүй Джеймсийг чирээд Алексийн гэрлөө орж байгаа энэ бүлэг дуустдаг. За давдгар бүлгийн гол дүр бол сургуулийн захирал Маркус. Жастин өмнө нь Алексийн гэрийн цонхоор харж хаад с ижигтэй байсан талаараа Маркус руу залгаж хэлсэн ч тоохгүй өнгөрсөн гэд хэлж байсан да. Тэр үед Жастин бүр шалаад болохгүй байсан болохоор очиж уулзаж болохгүй ч гэсэн ядчил эцэг эхийг нь сургууль дээр ирж уулзаараа гэд дуудахаар болсон юм байна лээ. За тэгээ удалгүй Алексийн гэрээс хүн ирлээ гэсэн чинь Глэдис гээд нагц зэгч нь өрөөд ирдэг. Гэхдээ сургуулийн дүрмэнд заавал албан ёсны асран хамгаалагчийг ирүүлэх шаардлагатай учраас тэдний уулзалт ямар ч ахицгүй тэгсгээд л өнгөрдөг. Гиснээс манай Маркус ижил өстэй юм байна лээ. Тэгээ дараа өдөр нь гэртээ найз залуутайгаа иж байтал Глэдис нэлийн сандарчихсан байдалтай Маркустай уулзгаар гэрт нь өрөөд ирдэг. Уг нь Маркус түүнийг гэртээ оруулах нэлийн дургүй байсан ч найз залуун зөвшөөрөөд түүнийг оруулчихдаг. Гэтэл Глэдис орж ирэнгүүтэл тэдний нүдэн дээр ойлгож чамжаагүй байхад нь нэг өргөстөө мөрчөр гаргаж ирээд учир битүүлэг зүйл хийтэл гинтэл Маркус өөрийн гэсэн ухаанаа алдаж шууд Глэдисийн утсан үхэлдэн болоод хуурчихдаг. Дараагаар нь нөгөө найз залуугийнх нь үсийг хайжилж аваад нөгөө мөчрөндөө ороогоо тугалтал шууд л найз залуу руугаа ямар ч хэрэгэлзээгүйгээр дайрж мөргсөөр аваад түүнийг алчдаг. Найз залуу нөхсний дараа нөгөө мөчрөндөө дахин нэг шаргал ус ороогоо тугалтал Маркус маань гэрээсээ ухаан жолоогүй гараад гүүхэн дээр. Мэдээж саяны шаргал ус бол өмнө Жастин багшаас машинтаа унтаж явах үед нь авсан ус бөгөөд өмнөх харчрын бүлэг дээр гинт Маркус ухаан мэтрэлгүй Жастин руу дайраад байсан нь ийм учиртай байдаг. За учир нь ойлгогдохгүй баах юм гарч байгаа дээр Глэдисийн хүчийг нэг товчхон тайлбарлаад өгье. Ер нь бол хоёр төрлийн чадвартай юм шиг байна лээ. Эхнийх нь болохоор хүссэн үнийхээ эд зүйлийг нь аваад мөчрөндөө ороож байгаад өөрийнхөө цустай ойлоод хонхоод уурах юм бол тэр хүн Глэдисийн утсан үхэлтэй боллоо гэсэн үг. Нөгөө хүч нь болохоор бас л хэн нэгний өснө байх юм бол тэр хүн хаанч байсан хамаагүй олж очоод өвгөө хүртлээ түүнийг алах гэж оролдоно. Уг нь Маркус Жастиныг хаана байгааг нь мэдэхгүй ч ийм шившлэг төртчихсэн болохоор шууд хаана байгаа газрыг нь цаанаасаа олж мэдээд шулуун гүйсээр байгаад олж очоод алах гэж оролддог.
Гэхдээ Азар Арчер түүнийг саатуулснаар Justin машиндаа суугаад зогтох боломжтой болох бөгөөд зомби болчихсон өөрийн ямар ч ухаан мэдрэлгүй байгаа Маркус араас нь хөөсөөр байгаад эцэст нь машинд хариулаад өчгдөг. Ингэснээр Арчер Justin-ыг буруутгах биш өөр хүчин зүйл энэ бүхний ард байж магадгүй юм байна гэж бодоод нөгөө тэмдэглэсэн газрын зургаа Justin-д харуултал яг тэр огтлолцож байгаа цэг нь Алексийн гэр гэдгийг хэлж өгснөөр манай хоёр Алексийн гэр рүү явж байгаагаар 5 дахь бүлэг мандасдаг. За 6 дахь бүлэг буюу хамгийн сүүлийн бүлгийн гол дүр бол Алекс. Манай Алексийн хувьд сургууль дээрээ баг зэрэг дээрлэхүүлдгийг тооцох юм бол бусдаар бол хэвийн л амьдралтай нэг. Ээж аав нь түүн сайн ханддаг Алекс ч тэдэндээ хайртай. Ер нь бол байтгал нэг гэр бүлтэй энгийн сайхан амьдарч байсан ч гэнтэл тэдний гэрт нагзагч Глэдис нь ирэхээр болдог. Би нэрдөө жаахан муу байгаа болохоор тэнхрэг хүртлээ төр хугацаанд эднийд байхаар болсон юм байна лээ. За тэгээ Глэдис ирж онсны маргааш нь Алекс хичээлээд арч хаад аавыгаа ирж авахыг хүлээсэн ч огт ирдэггүй. Тэгэхээр Алекс ганцаараа харахаар шийддэг бөгөөд явсаар хагаад гэртээ иртэл ээж аав хоёр нь яг л робот шиг ширээнийхээ ард ямар ч сэтгэл хөдлөлгүй гүлэж гисэн сууж байдаг. Уг нь манай Алекс хэвэн биш байгааг нь дорхноо анзаарсан ч Глэдис шууд ээж аавыг нь Алексийн нүдэн дээр удирдаад өөрсдийг нь өвтгүүлж эхэлдэг. Гэхдээ энэ бол ердөөл жишээ. Цаашлаад бүр өөрсдийг нь халуулж хүртэл чадна. Тиймээс энэ талаар багштай, найзуудтай ер нь хиндэж хэлж болохгүй. Хэрвээ нэг л хүндэлэх юм бол намайг юу хийж чадахыг мэдэж байгаа үсттэй гэж сүртүүлдэг. Үнийг сонссон Алекс Глэдисийн үгэнд орж хиндэж хэлдэггүй бөгөөд нэмээд ээж аав хоёрыгаа өдөр болгон олох шаардлагатай болдог. За энэ мэд өдөр хоногуд өнгөрч байтал нэг шөнө Глэдисийн биеийн нэлээд муудсан байдалтай Алексаас тусламж хүсдэг. Маргааш сургууль дээр очихдоо ангийнхаа хүүхэд болгоны нэг хэрэгэлдэг зүйлийг нь гэртээ аваад ир. Хэрвээ нөөцөлтийг минь биелүүлэх юм бол миний бие сайжраад та нахаас нэг удахгүй яваад өгнө. Тэгвэл чи ээж автагаа буцаад үргэлжлүүлэн сайхан амьдарч болно гэж хэлдэг. За Глэдисийн үчийг дахиад жаахан дэлгэрэнгүй тайлбарлаад өгье. Глэдис болохоор нэг төрлийн шулмын хүчтэй юм шиг байна лээ. Тэгээ хүмүүсийн энергийг нь сорж аваад ирж хүчтэй болдог бөгөөд биеийн муудаад чадвараа ашиглаж чадхаа болохын ирмэгт дүүгээсээ буюу Алексийн ээжээс нь тусламж үсээд гэрт нэрсэн байдаг. Ирэх үедээ бараг л ганцаараа алхаж чадхааргүй сул үедээ байсан ч маргааш нь ээж авааг нь ховстож энергийг нь авсан даруйдаа нэлээд ажиг болсон байгаа нь харагддаг. Гэхдээ ээж аваа хоёрын энерги хангалтгүй байсан болохоор ингээд Алексаар дамжуулж ангийнх нь бүх хүүхдүүдийг нь авчирээд улмал их энергитэй болохоор шийдсэн нь энэ гэсэн үг. За тэгээ Алекс ч маргааш нь ангийнхаа хүүхдүүдийн эзүүлсийг нь авчирж өгснөөр шөнийн 2 цаг 17 минутын үед бүгдийг нь алсаас удирдаад гэртээ авчирсан байдаг. Үүний дараагаар цагдаа нарч гэсэн эрхийг мэдчихсэн болохоор маш сайн бэлтгэсний ачаар огт баригдлага өнгөрч чадсан юм байна лээ. За тэгээ үүнээс хойш дахиад л өдөр хоногуд өнгөрсөөр гинт нэг өдөр Алекс гэртээ иртэл Паул болон Джеймс хоёр хостуулчихсан гэрт нээж байдаг. За яагаад энэ хоёр энэ хостуулчихсан зогсож байгаа нь тодорхой бах те. Өмнө Джеймсийн бүлэг дээр гарсанчлан эхлээд Паул орж хостуулаад араас нь Джеймсийг хостсон. За энэ нь ерөнхийдөө цагдаа нараас ижиглээд эхэлчихсэн гэсний дохио учраас Глэдис маргааш нөхөр шийдсэн бөгөөд гэрээрээ дүүрэн давсан хамгаалалт ийснийхээ дараагаар Алекс давсан дээр гიშгэж болохгүйг анхааруулад маргааш бид нүн шүү гэж хэлчихэд өрөөнд орчихдог. За яг тэр шөнө бараг үрээр шахуу Арчер Justin хоёр Алексийн гэрийн гадаа ирчихсэн яаж орох вэ гэж сууж байтал гинт гэрээс нь Паул гарч ирсний ороод иргэж далжхаад буцаад орчихдог. Манай хоёр чихэндээ гайхсан ч угаасаа орох гэж байсан болохоор яваад арах бөгөөд орсон даруйдаа санамсаргүй нөгөө давсан дээр нэг гიშгтэл Паул Джеймс хоёр яг л галзуу хүн шиг манай хоёр руу дайрч эхэлдэг. За тэгээ энэ дөрөв хоорондоо нэлийн үзэлцсний эцэс Justin мэн Паулийн бууг нь булааж аваад нөгөө хоёрыг буудаж байж л нэг юм хөдөлгөөнгүй болгодог. Хамгийн гол нь ингээд ноцолдож байх үедээ Арчер маань хүүхдүүдийг зойронд байгааг нь анзаарчихсан бөгөөд өөрийнхөө хүүхдийг хайгаад явж байтал тэр дундаас гинт Глэдис гарч ирээд зүйлтийг нь булаачдаг. За тэгээ ойлгомжтой дорхноо өөрийнхөө зомби болгож уургаад Justin рүү явуулчихлгүй яах вэ? Ямар ч бэлтгэлгүй байсан Justin маань энэ удаа ингээд л Арчерын гарт дуустдаг юм байж дээ гэж бодтол гинт зойронд байсан хүүхдүүд бөөнөрөг үлдэж гарч ирээд Глэдисийг хөөж эхэлдэг. За юу болчих вэ гэсэн чинь доор баахан божигнаа болж байгаа хооронд Алекс хөөрхөн сэргэлэнтэй жимээгийнхээ өрөө рүү нороод нөгөө мөчөрт нь өөрийнх нь нүсийг нь ороож байгаа тугалчихсан юм байна лээ. Тэгэхээр энэ удаа нөгөө зомби болсон хүүхдүүд Глэдисийг алах гэж дайрнаа гэсэн үг. Үнийг мэдсэн Глэдис шуудхан цугтаасан эдээч хүүхдүүдийн гараас малтарч чадалгүй эцэст нь баригдаад тэдэнд аимшигтай гаралуулаад дуустдаг. Яг ингээд Глэдис өөхөх мөчөд Арчер ухан орж Justin-ыг тавих бөгөөд шууд хүүхдүүдийн араас нь явсаар хагаад эцэст нь хүүхдтэйгээ уулзч чаддаг. Ер нь бол Глэдис өгснээр бүх хүмүүс чөлөөлөгдсөн эдээч ихэнх нь ямар ч удирдлаггүй робот шиг хэвээрэл үлддэг.
Гэхдээ хэсэг хугацаа өнгөрсний дараа зарим нь ярьж эхлээд хэвийн амьдралдаа аж мажмаар орж эхэлсэн юм байна лээ. Алексийн ээж аваар болон бусад хүүхдүүд яагаад шууд Арчер шиг чөлөөлөгдөг юм бол гэдгийг нь сайлж мэдэхгүй ч магадгүй Арчер Глэдисийн мэдэлд орсон ч хараахын энергээ соруулаагүй байсан болохоор л тэр дорхноо чөлөөлөгдсөн байх л та. Харин бусад хүүхдүүд болон Алексийн ээж аваа хоёр нь удаан хугацаанд Глэдист энергээ соруулж байсан болохоор төдий чинээгээр л эдгэрх явц нь удаан байх байсан юм болов уу гэж бодлоо. За тэгээ нэг иймэрхүү кино байлаа. Эцэст нэгэд бичлэгэн таалагдсан бол тардаг юмнуудаа дараарай. Дараагийн явцлагаар уулзтлаа. Түр баяртай.